Монгол хүн байх нь үндэсний оршихуйн үндэс. Монголчууд дэлхийн түүхэнд улам мөрөө үлдээсэн хүчирхэг эзэнт гүрний үр сад учраас өнөөдөр өрсөлдөөн дэлхийд өөрийн гэсэн өмнөөстэй байхын тулд хамгийн түрүүнд үндэснийхээ үн цэнийг сэргээж ухамсарлах шаардлагатай. Үндэсний онцлог монгол хүний ялгарлан зөвхөн эдийн засаг хүч чадлаар бус харин монгол сэтгэлээ монгол хэл, соёл, уламжлалаас ихтэй. Түүх соёлоо өвлүүлэх нь ирээдүйн амин чухал үүрэг юм а. Монгол шиг дэлхийг хэрэгсэж байсан эзэнт улсын эзэнт гүрний үр сад бид энэ орчин үеийн өрсөлдөөн дэлхийд дахинд яаж өрсөлдөх чадвартай байж ондоосч монгол хүн эх орондоо эзэн байж чадахгүй гэдэг агуулга. Энэ ч үднээсээ бол монгол хүн болгон зөвхөн одоо Монголынхаа түүх соёл, хэл, ёс уламжлалаар бахархаас гадна ирээдүйдээ түүнийг өвлүүлэн авч үлдээх том үүрэг хариуцлагатай. Энэ утгаараа бол их эзэн бог Чингис хааны эсэнсэж мэндэлсний ойг хамтаа тэмдэглэнгээ өвлийн тэргуун сарын шинийн нэгэнд өнөр хотлороо гэр бүлээрээ их түүх үндэсний бичгээ үзэж судлаж хүүхэд залуу бачир үедээ бас түгээн дэлгэрүүлж одоо халуун амьднаар нь өвлүүлэх ажилд бол бүгдээрээ л тал талаас нь усгчих ёстой гэж боддог. Аливаа улсын хөгжил дэвшлиг эдийн засгаас гадна тус үндэсний соёл, хэл, сэтгэлгээний бие даасан байдал тодорхойлдог. Монгол хүний ондоошил давуу тал нь түүний сэтгэлгээ үнэт зүйлдээ шингэсэн Монгол ухаан, Монгол зан их орон сэтгэлд оршдог. Үндэсний бахархал зүрхэн л огших оршихуйн баталгаа. Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүгээр нэг баяр биш, харин үндэсний сэргэн мандалтын илэрхийлэл гэж үздэг. Үндэсний аюулгүй байдал соёлын бодлого олон хөтөлбөр тэмдэглэгддэг. Үндэсний бахархлын ойлголт нь цаасан дээр бус монгол хүний зүрхэнд л огших үед л бодтой утгатай болдог. Монголчуудын хувьд монгол хүн байх энэ ялгарл бол сэтгэлгээнээс бий болж байгаа. Мэдээж аливаа улсын хөгжил дэвшлиг эдийн засгийн чадах, цэрэг айрам та дээрэс нь бол өрсөлдөх чадвараар нь үнэлдэг авч нөгөө талдаа тэр үндэсний соёл сэтгэлгээ бие даасан хэл тэр бахархал нь хэр зэрэг амьд байх үүдгээ шалтгаалж байгаа. Энэ утгаараа монголчуудын хувьд гэх юм бол яхаа аргагүй эзэн бог Чингис хааныхаа төрсөн өдрийг ташралдуулж үндэснийхээ бахархал өв соёлоор одоо бүх соёлыг нандинна гэдэг бол бас сэргэн мандалтын нэг талаасаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал дээр байдаг, бас үндсэн хууль дээр байдаг, хөгжлийн олон хөтөлбөр дээр байдаг зүйл зөвхөн цаасан дээр биш зүрхэнд л огших боломж гэж харж байгаа. Монгол хүн байх нь зөвхөн гарал үүслийн нэр томьёо бус ялгарл, ондоошил, бахархлын их сурвалж юм а. Түүх, соёл, хэл, ёс уламжлалаа хамгаалж өвлүүлж өдөр тутмын амьдралдаа шингээх нь монгол хүний ирээдүйн монгол улсын оршихуйн баталгаа болж байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр монгол хүн бүр үндэснийхээ үнэт зүйлийг улам илүү гүнзгий ойлгож бахархлаа зүрхэндээ тань амьдрах урам зоригтой золгон өнгөрөөж байна.